Ингээ гэр бүлээрээ ойрхон тэрэлжийн голын хөвөнд очиж жаргахаар явж байна. Тийм юм явах тий? Яа, тэмэн дээрээс нараа ойрхон очиж. Яасан гоё юм. За. Ингстэй байна. Това хамгийн гоё хэсэг. Тэгээ дээр үе Монгол хатад чигээр над шиг царайтай хэсэг гэсэн юм бамбар хасартай. За ингэж ингээд шаран. Оо за арайч тий. Арай хийж тийсээ унтаад гэж хайгууд болсон юм машинтай юм. Чимээ гарч байна. За хай влог 25 оны 7 сарын 18-ны өдөр гэр бүлээрээ ойрхон тэрэлжийн голын хөвөнд очиж жаргахаар явж байна. Тийм юм явах юм тий? Миний явах шүү. За энэ замд бүр говийн тэмээ явж байх юм. Гэр нь бүр сая зогсоод тэмээ унах га зогсчлоо. Тэмээн дээр суух чинь юу вэ? За. Яа ямар царайлаг юмт юм бэ ёо. Дөрөвлөхгүй шиг мэдээ. Шууд дөрөв дээр гიშгүй шууд ихлэ мордороо. За. Нөгөө дөрөв. За, энэ модыг чи барих юм байна. За би одоо хаашаа зогсох байна? Өгсөн зааж өгнө. За. Ёо ямар гоё юм бэ? За. Чүгэ жоон загнаа гаргаад уулна. За. Чү. За. Чү. Дөрөвөр юм байна. Чү. Дөрөвөр цаад. Одоо цаа. Чү. 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 За. Одоо зааж мэдгүй мэ дээр. Ер нь мэдэхгүй дээ. Чү. Жоохон өөрөө Чү. Чү. Yay! Бүр сэтгэл догтлоод ах ямар гоё мэдрэмж энэ бүр nice тхөө болдог болвол охиноо суулгамаар л байна. Өсө тайван амгалан амтан гэдэг чинь тэмээ шүү дээ. Намайг чи хүмүүс ер нь тэмээтэй адилхан л гэдэг юм. Ер нь тэмээ шиг сайхан ууж уу юмаа л гэдэг. Юу ч болж исэн тэмээ шиг сайхан ингээл ууж уу тайван. Энэ модоор ингэж яхан юугийн зaldгийн гинэ. Ингээд тэмээн дээр суух хүслээ биелүүлчлээ санаандгүй явж байгаад замдаа тэмээтэй таарчлаа. Тэгээд ийм гоё тэмээ. Оноо явж байна да. Ийм гоё юм аа. Ингэж бэр. Тэгээ зөвхөн 3 уруугаараа. 3 уруу, 2 уруу байгаа. Одоо ингээд авчаад тавина гэсэн. За яв. За яваад. За одоо би Жинко одоо хэний охин болохоо харуул. За энэ яваарай. Араас нь би явлаа. Инко. За бастаа. Нэгэ. Яа, нэг одоо ахаа энэ бүрэгдийг зураг дараалах юм бол гаран дээрээ барих юм уу? Nice. Би нэг хүслээ биелүүлэе гэж бодож байна. Би бичлэг хийж байна. Янзын гой харагдаж байна. Дорог юм ажаахан дөрөв дараа. За тэг. За юу яараа минь дөө. Шоо дэш дөргөө. Тэгээ ханцуу ташаагаад авчих. Шоо дэш. Имгүй нөө. Амин хайртай өрхөө. Бүргэд гэдэг амтны чинь бас ингээ анх удаа хажуугаас ингээ харж үзлээ. Амар хүнд гэдэг бол дийлэхгүй байна. Ингэхтэй юм байна. Тийм яг. За ийм амт байна. За басаа. Яа би тэгэд Чингисийн өсөн хөшөөн дээрээ ирсэн байна. Хаяны байгааг орж үзчих. Харцгаая. Өмнө нь бол ерөөсөө ирж байгаагүй. Монголд байсан мөрчлөөсөө ирж байгаагүй одоо. Заавал өнөөдөр үзэх үү? Чи ямар гоё юм бэ? Хоёроо. Эзэн Чингис хааны минь хөшөө шүү дээ. Жин болдогт ороод ирсэн байна. За энд бол ингээд нөгөө алдарт Монгол гутал харагдчихэв. За энэ бол Монголын цаг үеийн хаад ноёд төрийн эрх баригчдын тийм байж тээ. Том гутал байна те. Энэ өстой амар зураг шүү дээ. Хараа энэ ингээ хатны ингээд толгоон дотороо өөр хөөхт нь, гэр нь, ноён нь ингээ бүх аж ахуйн амьдрал нь бүх зүйлсэнд бурхтууд ингээ бүх зүйл нь ингээ багтаад байж байгаа юм шүү те.
Монголын ер нь юм арт зохион бүтээгч нар айгүй тийм далд утгатай бүтээлүүд төрөвдөг. Тэрүүгээр бас онцлог байгаа. Б1 давхартаа музей байд юм байна. За миний ох ингэ бариад өгч гэж рүүгээ. За ингэж хоолгоо. За тэгээд ингээд Монгол ёс заншил, үүх түүх бүх зүйл ингээд энд үүх түүхтэйгээ янз бүрээрээ байна. Тэгээд нэг бүршлэн бас ингэж удаан харах боломжгүй. За ийшээ ямар гоё юм бэ? Вау гэж хүний охин. Энэ хаана нь Перси миниатюр торгон зургийн тайлбар гинэ. Дээшгээ 3 давхарт гарч ирж байна. Манайд нэлээл алхсан юм шиг байна дээшгээ. Гол нь талгаад ирчих. Амир юм бэ. Утмацаа унахгүй байна. За ингээд хамгийн дээр нь гараад ирлээ. За бүр хамгийн гоё хэсэг. Сайн байна уу гэж. За ийшээгээ ингэж гоё тал харагдчихээн да. Тэндээс сая тэр доороо сая хурж ирсэн. Ваа, үнэхээр ямар гоё юм бэ ёо. Японд өчнөө олон гоё газараар явсан ч гэсэн ягаад ч юм. Энэ бол бүр хамгийн гоё харагдчих шүү. Энэ надад бол угаасаа зохгүй мэнаа. Нэвсгэртэй дээ. За энэ дээлийг өмсч үзье. Эс Монголд ирснийх. Яа, нүдрүү юу орчваа. Монголд ирснийх бас нэг гоё ховц өмсчүүл бас гоё ах. Яа, нүдрүү юу орчваа. За Монгол тэр цаагаар гүгэлэх шиг байна. Энэ хөөрхөн үү? Чи бас хөөрх юм биш үү? Ээж нь гоё нэ. Ваа ёо ямар гоё ганга харагдд юм бэ энэ дээл ч юм уу юу вэ? Ийм гоё дээл хүмүүстэй хатад чи одоо ихэмсэг байхгүйгээ яах вэ? Тэг би албаар юм ногоон өнгийн сонгож авлаа. Арай гэгээлэг. За тэгээд энэ гэр дотроо зураг даруулцгаая. За санийхаа Монгол гэрийн үзүүртээ ороод ирсэн ийм дээл өмслөө. Тэгээд намайг амар олон хүн хараа зогсчлоо. Тийм болохоор одоо босъё. Дараагийн газар руугаа явъя. Дээл өмсөд нэг иймэрхүү харагдчихээн. Ямар үдэ? Гоё харагдаж байна. Дээр үе Монгол хатад чи над шиг царайтай байсан гэсэн ийм бандгар хазартай. Аминго караттин. Бицки ягаа юм. Өдөр малгайгаа тайлна гинэ. За би энд одоо яг нэг ямар ч үүрэг ройлгүйгээр зогсож гин. Тэгээд миний дээл бүсгүй байгаа дуучлаарай. Бүсээ мартсан байна. За тэгээд хүн амьтны ажилд цадаа болохгүй шиг явж илээ. Баянгадаа ирсэн учраас одоо сүү цай юуныхаа сая сүүгээ өргөчлөө одоо тэгээд бас эдэнийхаа дээжийг бас өгье. Тэгээд тэнд хөөхөн зурам мурам яваад байна. Эдний зөвхөрхий тэгээд баян хангаа минь хүлээж авсанд баярлаа гэд ингээд эдэнийхаа дээжийг өргөдөг юм аа. Бра гэд. Тэ. Монголд бол гэхдээ үнэхээр гоё юм. Яг энэ жил ялангуяа анх удаа яг ингэж бүр гоёыг мэдэрч байна. Амингооч том болцсон болохоор сайхан байна. Би охин энд имэдэ бас туслаа. Ширээгээ ядч чинь манай ээжи өөрийнх нь хатаасан ааруул. Ийм гоё өрөм байна. Тэгэд энэ машин доороос нэлээд сэгчиж гэхдээ бүр шинхэн өрөм. Өчигдөр өглөө авлаа, өнөө өглөө авлаа даа. Тий. Өглөө авсан шинхэн өрөм байна. Тэгээ манай энэ удаагийн ерөөсөө аялалд алкогол ерөөсөө хэрэглэхгүй. Угаасаа манадаас уудаг хүн байдаггүй байгаа. Тэгээд сүү цагаан эдэл авсан. Тэгээд ээж анаа бид гурав нэг ганц дарс л ууж магадгүй. Уухгүй ч гэж магадгүй. Тэгэл хэрэг нав. Сэтгэлтэй сайхан байна өө хүүхдүүдтэй агаад гараад. Хүүхдүүдтэй одоо хорхог хийж өгд юм уу гэдэг. За энэ амбарч нартай хэлэхэд энэ хогоо эрүүл сайхан байгальд хогоо битээ хаяарэ гэж одоо хүмүүстээ хэлмээр. Амар гэргэн тойрон хог хайсан биш үү. Байгалаа хайрлаараа гэж хэлье. Аав сайхан тий сайхан аялаараа хэлэгч та. Эрүүл мэндэ бодороо хамгаалтай байгаараа болгоомжтой байгаараа хөг шугтаа сайхаараа гэж хэлье. За хорхог хийж өгнө хүүхдүүдтэй. Яа аавын хорхогийг идэхэндээ.
За би одоо автогаа галаа санаа. Миний охин тэнд ингээ хөргөн байж гин. Буудалсан газрын эргэн тойрон бол нэг иймэрхүү. Тэгээд ганц муухай юм нь юу гэж энэ. Энд нэг хог байна. Тэрний цаана нэг хог байна. Үнэхээр үнэр нь бол ахам алга. Энэ бол хэд ч хонсон юм мэдгүй. Гоё юм нь юу гэж? Ус нь тунгалаг. Гол нь бүр үнэхээр гоё тунгалаг. Булангаргүй. Гоё гол дотор ч орох гэж л би Японоос ирлээ шүү дээ. Үнэхээр тунгалаг юм аа. Нэг хөвсгөл талаа малаа очсон бол бүр гоё тунгалаг гоё явах юм баг. Гэтэ хол замд би жоохон дургу ер нь. Манай ээж өөрөө хийсэн ийм том борцог байна. Одоо та нарт яаж идэх яруу тодор харуулъя. За ингэж тавьж байгаа л аатайхан идэт да. Оо ямар гоё юм бэ. Хүмүүс чи ингэж амиага хараа. зузаан ингэж тавьж идэх юм байлээ шүү дээ. Одоо идэнэ. За одоо иднэ. Байгалийн сайханд хүний сайнуудтай. За цаагаа аяга татах. Аа тэгээ аяга зүгдээ. Шинэ өрөм гэдэг чинь ийм гоё шинэ амтлаа шүү дээ. Яа. Энэ шоколаданда үсээд үрчих юм. Оо. Голт ч уу. Шоколад идэ гэж бодсон чинь шоколаданда дүрчих юм аа. Миний бас нэгийг идэхийг бас хүсэж исэн нэг зүйл бол шоколад байгаа. Харин тавиа манай. Ийм гоё. Даныг их чирөөж. Аа, одоо тач. Нөгөө тэгээ та гараад байв. Аж авахгүй майхан. Оо, яг усмаад нэ. Амар. Ямар тусдаг бүдчихэд. За миний охин өөрөө чичирсээр хагаад орсон. Даахгүй байгаа юм шиг байна. Энийг хэлнэ шүү дээ. За өглөөний мэнд цаг өөрийн 5 болж байна. Дөнгөж нар мандаж шөндөө олуулж байгаа сэрүүхэн хонсон. Өглөөний ийм сайхан агаар энэ хог өнөртэй тах юм аас. Манай дундчин энэ нэг аливч нар маань хогоо энэ тэнд ингээд бөөнөлөд хайцсан. Тэгээ тийм болохоор энэ ч айгу буруухгүй одоо ингээ өглөөний сайхан агаар амьсуулах гэхээнгүүт агаар байхгүй яа. Үнэхээр
Одоо холдоод ирсэн ч юм бүр. Монголд ирсний хэрэг гарах гэдэг шүү андуудаа. Бүр үнэхээр энэ удаа бүр ямар гоё юм гэж. Гараад ирсэн. Тийш миний хойш хартаа. Яа. Нар тэнгэрт хөрсөн. Хүн болгон сайхан унтчихин да. Би ч одоо ийм гоё юм чинь харахгүй болохгүй. Дахин нар гарч юу гэж бодож сэрсээр идэл тогтлоо зур. Нараа ингээ уул нэлээд гоё манан татсан. Тэг би чи нөгөө нэг одоо яг ингэж бичлэг хийж байгаагаас шалтгаан бол дараа нь ингээ өөрөө үзэхээр бас айгүй гоё тухайн үеийн мэдрэмжийг эргэж сандаг. Тэгээд одоо Монголд ирээд бол яг энэ жил үнэхээр одоо яг юм байгалийн сайхан юмуудыг бол гоё мэдэрч байна. Өмнө нь бол дэргэж байдаг юм хүн анзаардгүй гэдэг шиг бас байгалийн сайхан тэр болгоо ингэж амар анзаардгүй ч тэгээд харьцуулагдах юм гарч ирэхээр хүн чи яг ойлгох юм байна. За маань тэнд ганцаараа юу бодож суудаг юм бол доо. За сайн байна уу? Сайн байна. Гимнастик хийж байна. Яа. Залхуу гимнастик хийдий би ядж яхад. Хин голын. Энэ одоо тэр үлдсэн. Тэр нэг шатаагаар тэр амар юм хийсэн биш. Нилээ ширхсэн байна тий. Бүр амар юм руу яваад авчих. Яа. За. Отос яв. Чон чацаг ардуултаарай. Хап. За өнөөдрийн хөгжөөнд тоглоом тэгээд эхний хөгжөөнд тоглоом болохоор яг хамгийн гэдэг асуултыг бэрэгч маань асуугаад тэгээ ээж бид гурийн толгойг ус руу дүрнэ гинэ. Одоо тэгээд хин хамгийн ус руу дүрхийг хин хамгийн болдгүй вэ гэдгийг хамтдаа харцгаа хийш. За амжилт ээж баг дарна шүү. За хамгийн жин ихтэй төрсөн хэн бэ? Хамгийн жин ихтэй. Чорто. За тэгвэл хамгийн жин багтаа төрсөн хэн бэ? Ой. Хотлоо бах өгөө. За. Хамгийн ажилсаг нь хэн бэ? Би л энэ. Яа. Энэ дуулууртай гинэ. Одоо би л энэ. Ирмэн миний хоол толгойч хаагаад байна. Баярлаа. Хамгийн залхуу нь хэн бэ? За ойлгомжтой тэр бол. Тэ мараад үчи бонц хийдэг шүү. Гоё нөө. Гоё наа. За, хамгийн хөгжилтэй нь хэн бэ? Тэ маргаан байхгүй одоо би юм да. Тэ хэцүү маань хамгийн унтамхай нь хэн бэ? Оо за арайч тий. Сайн. Хүүе ёо за. Юу вэ? За, хамгийн хэрүүлч нь хэн бэ? За ойлгомжтой дөө. Хэрүүлч. Манай хоёр дүгээс нэг нэг бодоо. Яа ээж ямар сумга ширүүн дарт. Хамгийн шоуддаг нь хэн бэ? Шоуддаг. Бас ойлгомжтой дөө одоо. Ирмэн Манай юу вэ? энэ нөхөр шоуд гэдэг. Эцэг хувьд хамгийн царайлаг нь хэн бэ? Миний царайлаг жадуу энэ байна. Бүтлгүй нь хэн бэ? Бүтэлгүй. Бүтэлгүй. за одоо ойлгомжтой дөө. Бас хэцүүхэл нэлээ хордоо. Ээж харцсан. Зүгээр том хүн арай нэг яаж даах байх ойлгох гэдэг ч тийм. За, хамгийн эрх нь хэн бэ? Эрх. Хамгийн их мөнгө авдаг. Хамгийн их мөнгө авдаг. За, хамгийн ааштай нь.
ойлгомжтой тэгээд одоо. Тэрийг одоо багийн өөрөө За хийж байгаа. хамгийн зөөлөн нь хин бэ? Би хамгийн их дараалал гэдсэн. Ааштай мөчтэй зөөл юм уу? Зөөлөн шиг тий. За хамгийн инээд муутай нь. Ихнэд За гэсэн юм уу? болооч. Инээд муутай. Энэ өхөр таас Амхаа инээд гэсэн юм уу тий? Хамгийн нийт чинь. нийт ч хэрэг миний охин За да. тийштэй биш. Гэр амтай нь. Гэр амтан миний хүү хаа. Арай гэртээ ирэхгүй лээсэн өстой оюутан бол. За одоо сүүлийн хоёр асуулт. За ээж аавын ачийг нь хариулах магадлалтай хүүхэд нь хэн бэ? Яа, өстой хутгаас уу. Хариул биш үү? Үе! Би хариулна уу? Ингэж бодож болохгүй. За ээж аавыг ер нь асран халамжилдаг нь хэн бэ? Хамгийн их Яг асран одоогоор уу? халамжилдаг. Ааха. Одоогоор уу? Одоо Одоогоор одоо энэ халуука нөгөө хол байгаа болохоор бас яг юу яахгүй л байна. За батэрдэн бол угаасаа ойлгомжтой нөгөө оюутан хөвшөө. Миний хүүл юм да. за ямар сони. За Хамгийн арай ухаалаг байх. за ээж тэгвэл одоо ирээдүйд асран халамжлах магадлалтай нь. Оо хичээ яа. Гэхдээ мэдээж одоо ирээдүйд асран халамжлах магадaltaй нь одоо охиныгоо л гэж бодож байна да. Миний охин ч одоо бас нэг эмэгтэй хүний хувьд мэдээж тийм эцэг ихтэйгээ одоо гуруулаа л ойрхон байна. Тэгвэл хамгийн илүү нь миний охин бол эцэг ихээ илүү их харж хандж явах асрамжлах байхаа гэж бодож байна. Миний төрсөн хөхтгөөч. Ээж дүүрээч яа. За дүр. За Хамгийн багнаал боллоо да тий. Баярлалаа хамгийн би л боллоо доо. За оройгны хоол тооны хорхог идчихээн. Тэгээд сая миний охин ээжтэй нараа тооны хорхог аваад хорхогоос ингээд ээж гэсээр хагаад нэгийг ингээд зулгаад аваад ирж шít айхтар. За тэгээд болоогоор өршлөлцгээе. Хоёр хүүхд. Миний охин ашаар та. Oh my gosh! Ами! Ами гоо ашаар та. Хой. Ээж рүү хар та. За маш. Ээж төрөдөр. Одоо баатан ирмүгэ. Шүний 2 өнгөрч 3 болох ч. Тэгээ манахаас майхнаас нэлээд зайдууд гисэндээ спикер маш чангатай тавиад бас хитэн залуучууд алгацчих шиг байна. Тэгээд арай фист хийсэд унтайдаа гэж л хажуудаас ингээд машинтай энэ чимээ гарч байна. Амарх гэж ирсэн чинь өдрөнөөс ямар сайхан байлаа. Тэгээл яг орой олонгод мэрсэр хүмүүсээ ер нь бол манай майхны эргэн тойронд байгаа хүмүүс бол бүгдээрээ л унтчихэ. Тэгээд гинт орой олсон чинь л машин хэрэгтэй хүмүүс хурж ирэл голын ирэг харж бараадаад халбах юм шиг ингээ бүжгэлж байгаа юм шиг байна. Одоо бурууд харах байхгүй. Одоо тэгээд нойр сэрчлээ. Яа сар шэр хоног гэдэг үзэгдлийг харлаа. 3 өдөр 2 шөнийн аялал. Ингээд энэ хүрээд энэ цэгээс өндөрлөх гэж байна. Багийнхаа төгсгөлд ээж аавынхаа сэтгэлийг сонсоё гэж бодож байна. За ингээ хүүхдүүдтэй нэр сайхан хөдөөний мэндийг хүргье. 3 өдөр их сайхан амарлаа. Хүүхдүүдтэй баярлалаа, бааскадаа баярлалаа, охиндоо баярлалаа. Сайхан агаар дагмараас нь баярлалаа. Тэгээд хүүхдүүдтэй хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё хүүхдүүдтэй. Баярлалаа. За баярлалаа гэсэн хандаа баярлалаа. Баяр хүргэж алга ташсан хүүхдүүдтэй баярлалаа. 3 өдөр энэ тэрэлжин амралтын голын тохоод ингээд маш сайхан амарлаа. Тэгээд байгаль сайхантай. Тэр гоё өдрүүд бид нэр тохиоллоо. Энэ сайхан аялал зугаалга маань амжилттай сайхан одоо өндөрлж байна. Тэгээ сайхан өөрөө хүүхдүүдтэй маш их баярлалаа. Энэ гоё газар бид нарыг бас авчираад бүгдөө гоё амарч сайхан байсан да талархж байна. Хүүхдүүдтэй бүгдэнд нь хайртай шүү. Үнжи. За ингээд дараагийн удаагаар уулзлаа түр бай.